Уулзалтанд малчдын төлөөлөл ирж мал аж ахуйн салбар малчдын нийгмийн асуудлаар ярилцлаа. Тухайлбал малчдын хүүхэд 6 настайдаа сургуульд ордог болсноос хойш хөдөөд гэр бүл салалт нэмэгдсэн байна. Шалтгаан нь 6 настай хүүхэд өөрөө бие даан сурах, амьдрах чадваргүй. Иймээс эцэгхийн аль нэг нь хүүхдээ харж төвсүүрэн газар бараадах шаардлага гардаг. Ингэж хоёр талд удаан байснаар гэр бүл хүндэрж салах тохиолдол байгааг ярьж байсан юм а. Нөгөө талаас хүүхэд 6 настайдаа сургуульд орох нь хэтэрхий балчирдаж байгаагч төрийн бодлого тодорхойлогчид анхаарах хэрэгтэй хэлж байсан юм а. Ачхам гэр бүл салах сарнихын хангаа аймагуудыг гардаг болтой юм а да. 6 настай хүүхэд гэвээ балчирдаж байна гэж бодоод байгаа юм. Балчирддгийн гол шалтгаан бол эцэгийнхээс хонд ирээд санаа сэтгэлээр тэгээд ойхон одоо 6 настайдаа нийт суралцахаар боломжтой гэж ярьдаг юм шиг байгаа юм. Шинжил ухаан тэгж үздэг юм уу яадаг юм мэдэхгүй. Малчин өрхөд тулгарсан асуудлыг шийдэх арга замыг Монгол Ардын нам олсон байна. Улсын хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрт малчдын хүүхдийг 6-аас 8 настайдаа сонголттойгоор сургуульд эзэх боломжийг тусгажээ. 6 настай хүүхдийг 7 настай хүүхдийг гэрийн нөхцөлд нь боловсрол олгоод үүнд нь болохоор төрөөс сурах бичиг техник хэрэгслээр нь хангаж өгөөд тодорхой шаардлага хангуулсны үндсэн дээр цааш нь үргэлжлүүлж сургадаг ийм туршлага байдаг юм байна. Энийг бол ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ гэж ингэж үздсэн байна. Үргэлжлүүлэн улсын хурлын сонгуулийн 16 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Баатарын амар санаа Эрдэнэ далай суманд ажиллана.